Сайн байцгаана үзэгчдээ Борголтой яриа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За 90 хаах аврах салбарын дараагаар ажиллаж исэн Нацагдорж ахыгаа урьж оролцуулаад байгаа. За танд сайхан өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За гадаа сайхан бороотой байна тийм ээ. Тийм байна. За хоёулаа эхлээд кофегаа сайхан уучи. За. Тэгээд яриндаа орё. За баярлалаа. Кофе хэр уудаг вэ та? Уун. Кофе чинь. Харыг нь хөвчлээ байгаа. За сүйтэй чихэртэй гэл байна шүү дээ. За хоёулаа нэвтрүүлгийнхээ хамгийн ихэнд за өөрийгөө танилцуулсан зүйтэй байх. За дараагаар багнасаа жаахан дурсъя. За би энэ Хинтээ аймгийн 90 хаах аврах салбарт 83 оноос эхэлж томилогдсон ажилласан. Тэгээ одоо 4 он болт 2014 он болтоор ажиллаж байгаа 30 гаруй жил ажиллаа. Тэгээд тэтгэвртээ суугаад одоо байж байна. За энэ оронд бол ажиллахад аврах салбарт бол анх шүхэрчин галсан нөхцөөр томилогдоод. За тэгээд дунд нь бол эгийг ажиллахгүй нэг 3 жилээрээ ажиллаад хэсгийн зааварлагч. За тэгэл салбарын яруу тэгээд сүүлдээ салбарын дарга хийж байгаа. Тэгээд тэтгэвртээ гарсан. За энэ оронд бол бас манай салбар бол анхуул омдны аж үйлдвэрийн яамны харьяанд охирыг тэмэр санхуулахад байгуулагдаад ажиллаж байгаа. Сүүлд нь цагдаагийн ерөнхий газрын харьяанд очив. Тэгээд галтын хүртэ тэмцэх газарт. За тэгээд тэрнээсээ гараад улсын иргэний хамгаалтын газар гэдэгт нь очиод тэнд байж байгаа. Тэгээд 2004 онд онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдах тэрний нэг чинь болж нэгдэж ажиллаад одоо болтор ажиллаж байгаа л да. одоо бас ажиллаж байгаа юу? Багнасандаа та ер нь хаана төрж өсөв? Хинтээ аймагтаа байсан уу? Ер нь яг энэ Хинтээ аймгийн Эрлэн сумдаа төрөөд л тэгэл одоо эндээс ер нь гарч үзээгүй л гэж шүү дээ. За аврагчаар хэдэн жил ажиллав? Та бас шүхэрчнээс бас ажиллаж исэн гэж эцтэй. Энд нь бас хэдэн жил нь зарцуулагдсан бол? Тийм яг л да энэ нэг албан тушаалын нэг нэр аягийн өөрчлөлтөөс болоод шүхэрчин аврагч гэж яриад байгаа юм л да. Тэрнээс анхуул үг нь шүхэрчин галсан өгч гэдэг албан тушаал байлаа. Тэгж байгаа сүүлдээ тэр маань болоод одоо аврагч галсан өгч аврагч одоо усчин аврагч одоо юу гэдэг ингээ бүх югаараа албан тушаалаар 2004 оноос хойш нэрлэгддэг болоод явж байгаа. Таныг ажилтдаг байх үед ер нь шүхэрчин хэр олон байсан? Цөөхөн байсан уу? За манайхан чи нийтдээ нэг 17-8 хүний орон тоотой байлаа. Тэгээ тэр нэг 2 бүлэгтэй нэг бүлгийн нэг 6 шүхэрчин галсан өгчтэй нэг зааварлагчтай, хэсгийн зааварлагчтай ингээл ажилтдаг. Та бага насандаа ямархуу хүүхэд байв? За ээж аавынхаа талаар бас сайхан дурсахгүй тий? Би үл яг одоо Хинтээ аймгийн яг өөрөө бол яг уугуулсан л дээ. Манай аав ээж болохоор Хинтээ аймгийн Оруулан сумын харьяат болсод байгаа. За миний аав бол Цэвэлмагийн нэргүү гэж хүн байсан. Тийм бас зохиол мөхөөлөгчтэй зохиолч нэргүүхээр бол бас Хинтээ ард түмэн бол үүн бүгд мэднэ тийм насаараа багш хэлсэн. Хамгийн сүүлд Оруулан сумын сургуулийн захирал хийж байгаа тэтгэвртээ гарсан тийм. Манай ээж бол эндээс нь үед бол анх номын худалдаа номын сан гэж яхад номын худалдаа гэж яхад тэнд ажиллаж байгаа. Тэгээд сүүлдээ би энэ таар групптэй авчтай яаж байгаа л тэгээд өнгөрсөн. Одоо хоёлаа байхгүй ороог өнгөрсөйг үтсэнд. За та ер нь энэ мэргэжлийг яагаад сонгох болов маш хүнд хэцүү мэргэжил байгаа шүү дээ ер нь бол тий. Тэгээ энэ ч тэгээд сонгосон түүх бас саналтай. Тэгээд тухайн үед 10 дугаар анги төгсөөд тэгээд сургууль моргуулж явсангүй үлдлээ. Тэгээд одоо ингэ байж ятал чинь бас манай нэг яг цуг төгссөн анги маань хоёр нөхөр галд орцсон. Одоо галс нөхч болцсон гэж явж байна. Тэгээд харсан чинь гой зэрэгээ хувцсан гоё яваад харин л аавда хэлээд би ерөөсөө галс нөхч боллоо. Тэгээд дагуулад очисон чи аав маань би шүхэр мөхөр гэж мэдэхгүй шүү дээ. Тэгээд шүхрийн ах нар гэл гоё ах нар явдаг л байсан. Тэгээд яасан чинь гал дээр очиод уулцсан чинь манад оронтой байхгүй. Манай хажуу талд нь шүхэртэй л оронтой байгаа шүү. Тэгсэн чи аав намайг шүхэрчин болохгүй гэдэг. Тийм. Гээ болоо гэсээр байгаа. Тэгээд аав намайг дагуулж ороод тэгээд шүхэрчнээ анх томилогдож орж илээд. Яг өдөр чи бас томилогтор чинь бас нэлээд хугацаа орно 5-6 сар тэрүүгээр чинь явнгүй судлагдана гэл. Тэр чин тэр үе чинь цагдаагийн бас газрын үнийн нөөцлөөр бүртгүүлээд ордог ингээд. За тэгээд шүхэрчин бол ер нь нэг л гоё сайхан харагдаад тэгэл шүхэрчин болсон байх.
Ямар ч дадлаггүй орсон нөө тэр үедээ. Тэр үедээ л ер нь шүхэр гэдгийг ч мэдэхгүй л ингээд сайхан харахтал ингээд онгоцноос үсрээл буугаал ирж байгаа л сайхан харагдал тэгэл цэргийн хүн чинь гоё алхаж ишиж байгаа нөхцөл сайхан харагдал. За ерөөсөл шүхэрчин л болоо гэл. Тэгэл шийдээ шүхэрчин болсон. Тэгээ аавтайгаа энэ дээр үл нэлээд жоохон маргалж байгаа л та. Аав нь ер нь яаж хүлээж авч ийсэн? Анх бол нөө шүхэрчин гэдэг чинь бол тэр үед бол бас хүн болгонгийн шүхэр буудгийг хардаг мэддэг мөртлөө зүгээр л нэг дотор айцтай. Нэг шүхэр гэдгийг ойлгохгүй яаж буудгүй юунаас болдгоо гэдгийг ойлгохгүй тэгээд тэрнээс болоо нэг жоох айцтай. Тийм учраас нэг хүүгээ одоо шүхэрчин болно гэж жоох айжсэн бооз. Тэгэл хоёулаа маргалцаар бол тэгэл би ч өрдөө орхоос арга байхгүй гэл тэгэл бас. Мэргэжилтийн ер нь хэр удаан байж байгааз асуу та. Гайгүй. Ер нь бол тэгээд ороод би нэг 3 жил хэрэгтээ шүхэрчин галсан өгч ийсэн. Тэгээд эсхийн зааварлагч гэдэг албан тушаал дээр очиод тэгээд нөө тэр үед бид нар ч яг охирын түймрийг л хариуцж ажилладаг байлаа тэрэн дээрээс яг тэрэндээ одоо ингээд хүмүүсээ яг ахлаад аваа явдаг ажлыг 10 гаруй жил хийсэн. Тэгээд тэгж байгаа тэр хооронд нас оронтой бүс зохион байгуулалтын өөрчлөлтөөр гал руу шилжээд гал дэмтэй газар руу шилжээд тэнд очиод салаан дарга нисэн ажиглагч гэдэг албан тушаал дээр нэг хэсэг ажиллаж байлаа. Тэгээд нисэн ажиглагч гэдэг нь болохоор онгоцоор хүмүүсийг гамшиг усалтаар гал дэмэр дээр авч буулгадаг. Тэр тооцоог нь хийдэг, шүхэрчтэй гаргадаг тооцоо гэдэг юм байдаг. За тэрний курсыг Монгол Иргэний агарын тээвэр дээр очие гэдэг одоо Монголд бол хамгийн одоо сүүлийн нисэн ажиглагчийг л бэлтгэх курсээр төгссөн. Тэгээд нисэн ажиглагч хийж байгаа. Тэгээд 2004 оноос оронтой бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр нисэн ажиглагчдыг оронтой байхгүй болоод орон нутагт нь шүхрээр буудаг улсууд нь байхгүй болоо. Тэгээд намайг чинь гал онтрахаа ингээд салаан даргаар хойрлаа. Тэгээд сүүлдээ байцаагч болоод за тэгж явж байгаа. Байцаагч нэг 6-7 жил ичүү тэгж жагаад юу руу ороод аврах салбар руу салбарын дараагаар дамжигдаад тэгэл тэтгэврт гарсан байна. Ер нь салбарынх нь хамгийн сайхан нь юу бол мэдээж хүмүүний амь насыг бол маш их авардаг бах тий. Ерөнхийдөө бол манай онцгой хөдөлгөөний байгууллагын алба. За тэгээд тэр үед бол бид нар бол яг энэ манай шүхрийн салбарынхан байна. Бид нар бол ерөөсөө дандаа хүний сайн сайхан одоо аюулгүй байдлын төлөө эд хөрөнгө амь насыг нь аварч хамгаалж яадаг. Ингээл нэг галд очиод гал дэмэр унтраагаал эргээл явхад биднэрт бол хүн болгон баярлаа. Одоо тэгэл одоо тэглээ ингээл дандаа талархлын үг хэлж байгаа нь бол биднэрт бол ингээл яаж ядарсан ингээл хэд хоног нойргүй бол ингээл баг бие даахгүй болсон багт хүн тэгж хэлэх чинь ингээл сэргээл гоё болоод ирж байгаа баг ингээл нүдэнд нулимсгүй л хийнэл ирж байгаа юм. Тэр нь хамгийн жаргалтай байдаг. Ер нь хинтээ гэлдэггүй ийш тийш ой хээрийн түүмэрт явна үсттэй тий. Явж ирсэн. Тэр үе чинь бол ингээд ачин аан 26 гэдэг онгоцоор бид нар чинь ингээд аймагуудыг тэр үе чинь нэг салбар чинь нэг 20 хүнтэй зарим нэг 20 гаруй хүнтэй л байдаг л шүү. Тэг чинь томорсон хэмжээний их хэмжээний улсын хэмжээний түймэр дээр бол нэг аймагуудаас татаад цуглуулад авчдаг. Тэгээ бид нар сэлэнгэд очиелаа, булганд очиелаа, тэгээд өвсгөлд очиелаа яваагүй газар байхгүй. Тэгээд очиод эндүүлэн тэгэл онгоцоор авчаал, өвчтэй авчаал хайчин тэгэл тэндээ бүх салбарууд нь илээл зөвлөд эндүүл ер нь бол Монгол улсын ард иргэдийн аюулгүй тайван байдал одоо тэг өмч хөрөнгийн авраа хамгаалах ажилд бас нэлээд зөх хэмжээний өөрийг хамт олонтойгоо нийлж гүйцэтгэж гэж боддоо шүү дээ. Бүрэн унтартал нь байхгүй бол болохгүй шүү дээ. Гал хэрийн ойрын төмөрт. Тий, ер нь бол тэг бид нар явсан багт бол түймрийг бүрэн унтрааж ижил эргэж ирнэ шүү дээ. Тэгээс түймэр унтрааг байхад одоо орхиод түймрийг орхиод яваад гэж ямар ч ядарсан үе тийм бол байхгүй. Бид нар ингээл одоо нэг юм ярихад бид нар бол ингээл цуг явж исэн улсууд маань түймэрт одоо өртөөд. За тэгээд бид нар маань ингээл хот руу онгоц сар ингээл эмнэлэгт яваал ингээл бид нарыг одоо бид нар чинь тэг чинь 2 сарын эднэр л Доронт аймаг руу гарсан юм. Тэгээд Доронт аймгаар Менингийн тал мал гээл тэр Сүхбаатар Эрдэнэцэгаа хүртэл яваал хамгийн сүүл. Тэгээд эргээд хамгийн сүүлд нь Баян уулын тэмрийг нэг унтраачаал тэгээд наашаага ирж байгаа. Одоо л нэг гэртээ ирэхин тэгэл нэг сар гарan баг 2 сар явцсан гэсэн чинь Норуулан дээр моциклтэй хүн тэр үчи холбоо ховор моциклтэй хүн андаалаж байна. Холбоон дээр дарах чинь яар гэсэн ингээл. Тэгэл очиод ярьсан чинь харин та хэд одоо шууд бэн дээр яв.
Бачраа тавьгээл. Тэгээд тийшээ очил дахиад сар ингээд баг 3 сар явж ирж байгаа юм шиг. Тэгээд өдөр явахд бол бас янз янзын юм их төхөнөө хүн чинь бол бас тэр үедээ бол зовж байгаа шиг л болчих. Тэгээд сүүлд нь бол ингээд бодохдоо тэгж явсан гэж бодохоор сайхан бас. Тусгалтай гоё. Энэ асуултыг тавьсны учир нь юу л да? Маш урт удаан хугацаагаар явдаг. Хаашаа чамаагүй явна, бэлэн байдалтай байна. Энэ хугацаанд таны гэр бүлийн хүн бол маш хариуцлагатай, араа баттааж үлдэх ёстой байдаг. Тэгэхээр гэргийнхэн талаар бас дурсуулж яриулах гэдэг юм. Тийм яг гэр бүлийн хүний хувьд бол одоо яг үнэхээр бидний ард талыг манай гэр бүлийнхэн чинь яг дааж идэг байхгүй. Бид нар бол одоо шинэ би бол одоо ингээд 4 хүүхэдтэй. Тэгэхэд эхний 3-ыг нь төрөхөд би байгаагүй. Нэг яваад ирэхэд авгаа амьдлах тавьчихсан төрсэн бай. Нэг яваад ирэхэд юунаас эмнэлгээс гарцсан байж. Тэгээ манай хүүхдүүд чинь голцоодонд 10 сар төрсөн. 10 сар чи яг нөө тиймэр ойлрол байдаг. Тэгээ тэр болгоныг бол ар гэрээ үнэл амжуулж одоо тэгээ бүгдийг нь одоо зохицуулж авч бид нар бол ясны дээр бол ер нь тэгээ насаараа л ер нь гэрийн амьдралыг ч барыг мэдэхгүй явлаа шүү дээ. Ингээл одоо энд би л явахгүй болохгүй, би л тэхгүй болохгүй. Тэгээ дээрээсээ заавал үүрэг даалгавар үүдэн бид нар ч бас сэргийн улсууд тэгэхээр чинь бол гэртээ тийм ажилтай байна, тэгмээр байна гэж хэлэх ирэх байхгүй шүү дээ. Тэгээл тамилгсан юм даа л яваал. Анх тэгээ та маш их ажилдаа явж байхдаа одоо хүүхдээ төрсөн гэдгээ яаж мэдв? Анх ер нь ямар хүүхэдтэй болж ив? Би хамгийн анх охинтой болсон. Тэгээд нэг яваад Төмөрт яваад ирсэн чинь эмнэлэг твтцсэн байсан. Тэгээд л за одоо ингээд одоо маргааш өдөр төрөндөө байж тэр харин ирээл гэртээ хараад дөнгөж унтчихвал дахин дуудлага ирээл тэгээд Төмөрт яваад гисэн. Тэгэл одоо би ямар авгаа төрөх гээд эмнэлэг твч байгаа гэж хэлдэг ш. Тэгэл явсан. Тэр үед л тэгээд юм тэгж хэлээч бид нарыг бол дэмжүүлэхгүй ш. Тэгэл яваад ирлээ. Ирсэн чи харин нэг мантахаар охинтой болцоо. Тэгэл аав болцсон гээл тэгэл эмнэлэгтэр очиж бас гоё юм чи наалтайсэн юм гээл нэг Төмөрөөс ирсэн алтар юм ачаад засаж байгаа юм тэгээ сайхан харагдаж байгаа тэр үедэл би энэ сэдвийг яриулдгийн учир нь онцгойч бай цагдаач бай ер нь маш завгүй явдаг хүмүүсээр энэ сэдвийг яриулах айгүй дуртай. Тэгээд яг тухайн үед аав болж исэн, ээж болж исэн мэдрэмжүүдээ бас ярих айгүй дуртай байдаг юм шиг байна. Тийм хүмүүс ч ер нь л тэр чинь хүний амьдрал чинь да аав болон ээж болно гэдэг чинь хамгийн одоо ганцхан төхөх сайхан одоо тийм би одоо ингээд боллоо шүү. Тэр үе чинь бол нэг 21 2-т 21-т байсан бичин чинь одоо нэг жогол залуу явж байгаа шүү дээ хүүхдчихгүй л тэгэхээр гинт болоод ингээд охиныгоо миний дөө гэж дуучих гал тэр баг тийм сонин байгаа юм чинь тэгээд гоё хэдэм лээ тэр бол үнэхээр одоо хүний амьдралд бол одоо хүн болгоны яс туулдаг гоё сайхан амьдралын бас нэг хамгийн тийм аз жаргалтай юм чинь шиг. Заримдаа бас хэцүү нь 3 удаа та ер нь байхгүйсэн гэж шүү дээ. Энэ бас хэцүү л юм. Тийм тэгээд дар гэрийнхэн тэр үе чинь л тэгээ бас нэг ойлгодгүй л байсан шүү. Тэрс одоо бол төрхтөн байхгүй өдрөөл гэр бүлийн гомд тэмцээ энэ зэнзэл болох л байлгүй дээ. Тэр үед л тэгэл нэг нь ч явж явах хэвээр шиг нэг нь ч байхгүй хооронд нь юм амжуулж явах хэвээр шиг ингээл аль болохоор зохицуулаад тэгээд байж идэлж тээ. Таны ингэр дээр бас маш олон тэмдэг байна. Хамгийн анхны шагнал нь юу байв? За хамгийн анх одоо сэргийн хүн болоод ингэр дээр зүүж үтсэн миний тэмдэг л одоо энэ тэмдэг байгаа. За. Энэ бол шүхчний одоо тэмдэг л дээ. Энэ бол аль байсан шагнал магнал шаа. Гэхдээ Монголын шүхчид бүгдээрээ ингэр дээр зүүдэг. Шүхрөө буугаад энэ тэмдгээ зүүгээд л гарахад хүн бас нэг гоё харагдаад тийм. Тэгээд тэрнээс хойш бол одоо анхны шагнал одоо энэ цэргийн гавьяаны медаль хамгийн анх авсан шагнал маань. Тэгээд тэрнээс хойш бас нөгөө хэдээсээ хуучирсан харагдчихин шүү тий. Тийм анх 95 онд салбарынхаа 20 жилийн ойгоор авчлаа. Хамгийн сүүлийн шагнал юу байгаа л? Хамгийн сүүлийн шагналын цэргийн гавьяаны улаан төв авлаа. Мэдээж олон жил хичээж ажилласныхаа үр жимдэл энэ сайхан шагналыг хүртсэн баг. Тэгээд тухайн үед бас хамт олонтойгоо сайхан үүрэг чиглэлийг тодорхой хэмжээнд гүйцэтгээд ингээ болгоод явсны минь одоо төр згаас үнэлээд төрийн дэд 2 одон надад өгсөн. Тэгээд одоогоор шагнасан намайг. Эндээ үл баяртай байдаг. Энэ бол бас миний хамт олонны
бас цог одоо тэр хамт олон дотор бужинж явсан юм л гавьяа байх гэж боддیں۔ Та ер нь энэ эрен хайх аврах салбарт ажилд ороогүй байсан бол ер нь ямар мэргэжилтэй хүн болсон байх вэ? Зэмт бүгнөлөл нь тухайн үедээ бол нэг ахтай инженер болно л гэж их боддог байлаа. Тэр үе чи машин техникч авар тэгээд ер нь инженер техник ажилтан болвол сайхан байх гэдэг л одоо бүгэн гэж боддог л байсан. Тэгээд тухайн үе чинь тэгэл юм бас болчихгүй тэгээд нэг конкурс чинь жагсаалтаар оруулдаг барьдаг гэж нэг болоог юм а тэр үед нь тийм нэг сургууль мургуул бас жоохон сахилахгүй байсан болоо хөдөлгөөнтэй л байсан шиг байгаа юм тийм тэгээд сахилгатай үнэлт нь болохгүй гэдэг тэгээд л яц. Конкурсанд орж таагүй тэгээд хамгийн анх ажилд ороход ер нь ажлын хамт олонд хэр хүлээж авч хатуу чанга хүмүүс шиг л харагддаг шүү дээ. Ер нь бол тийм тэгээд анх чинь тэгэл ингээд ажилд ороход чинь одоо би үл өөр ингээд жаргарчаад харахад өөрийгөө бас ингээд бодлоо. Тэгээд тэр үед ингээд би нэг 18 та хүүхдэл ирж ажилд орж илаа. Тэгэхэд ах нар чинь тэмцтэй дэвкис ах нар харагдаж байгаа чинь ингээд нэг сайхан ингээд хороомон гутлаа өмссөн. Тэгэл сэргийн сайхан хувцастай ингээд бүс өсөлцөө штэ. Тэгэл тэнд ястаал тэптап гээл юм. Бараг л тэгж яхад хараад би чичрээл ирж байгаа юм чинь. Тэр ах нарыг хүндлэхээс зур арга байхгүй. Тэр ах нар чинь явж байгаа тэр төмөр дээр очиод ажиллаж байгаа шүхрээр бууж байгаа гэдэг нь бол үнэхээр тийм улсуудыг хайрлахгүй байх арга байхгүй. Тэг хүндлэхгүй байх арга байхгүй сайхан ах нар. Байлаа тэр сайхан ах нарынхаа үлгэр дуурайлыг амьдралдаа бас зарчим болгоод чадлаараа л одоо бас залгамжлаад явахыг бодож зүтгэсэн. Үлгэр дурайл гэснээс танд ер нь хүчний төрлөөр ч юм уу за эрен хайх салбарын хувьд ч юм уу ер нь үлгэр дурайл авдаг том хүн байдаг уу? Байлгүй тэр үе чинь одоо ингээд оронгууд нэг халамжлан хүмүүжүүлэгч гэдэг хүнтэй болгочтой. Нэг одоо тэгэхэд миний хэсгийн дарга Хүрээ Очир гэж хүн байлаа. За тэгээд тэр хүн бол намайг албасаар дааж явна. За тэгээд хажуугаар нь бүлэг дотроо хэсэг дотроо намайг ахалж явдаг Гармын байр сайхан гэж одно ойлоо одоо руу юм гэсэг үсэлтэй. Энэ хоёр сайхан ах яг одоо заавар зөвлөгөө яг удирдлаганд орлоо явж байгаа л. Тэгээд нэг нь бол яг хэсгийн зааварлагч юм бол албасаар намайг удирдна. Байр сайхан ах маань намайг бол яг одоо дүүшгээ яг аваад зөвлөөд ингэдэйн тэгдэйн гэл ингээд бүх юм харамгүй сайхан зааж өгөөл ингээд л. Тэр хоёрын өвчин төлөвөөс тэгээд амархан дадлагч яад боломжийн давгүй болоод тэр үуч бас нэг хэсгийн зааварлагч болно гэдэг чинь бас том албан тушаал байлаа шүү дээ. Хүн ахалж явдаг болно. Тэгээ хүн ахлахаасаа гадна тэр гамшиг өсөл дээр очиод гал төмөр дээр очиод яг өөрөө шийдвэр гаргадаг. Одоо энийг одоо ингэж унтраана, энүүгээр нь ингэж явна гэл ингээд ганц шийдвэрийг гаргана. Тэр шийдвэрийг гаргахад би хэрвээ буруу шийдвэр гаргавал тэнд өчнөө хүний аймнаас ард иргэдийн өмч хөрөнгө тэгээд Монголын сайхан байгаль их дэлхий одоо устдаж үйдэх болно. Тийм учраас бол тэнд одоо маш зөв шийдвэр гаргаж явах хэрэгтэй. Тийм албан тушаал дээр анх томилог нь 3 жил ирээтэй шүрчээж байгаа томилогдоод анхны дэмэр дээр одоо яг ахлаад очсон үед бол жоохон бэргээд одоо нэг шийдвэр гаргаж үзээгүй юм чинь тийм шийдвэр яг ингээл за одоо ингээл яах вэ за одоо амьдаа би чинь дарга болчихсон. Нацгийн дарга яах вэ одоо ахалж байгаа хэм бай дээр одоо яах вэ гэл нэг сумын дарга яриад тэгэн шүү. Тэг чин одоо тэр нь чинь тгий гэж хэлэх чинь анх удаа үзэх чинь их хүнд байд юм лээ. Тэгээд яг тэрнээс хойш тэгээд сайхан ард иргэд хамт олонтойгоо хамтраад олон тэмдэг одоо ер нь 83 оноос 2013 4 он хүртэл Энтийн аймагт гарсан ер нь тэмэрт баг очоогүй тэмэр баг баггүй дээ. Тухайн үед гарч ирсэн төмөр бас л хүний болгоомжгүй үйлдэлээс болдог байсан болов одоо ч бас л хүний болгоомжгүй үйлдэлээс болж маш их гал гарлаа шүү дээ энэ онд бол. Тэг ер нь төмөр гэдэг үл энэ ер нь ихэнх хувийн хүмүүсийн санамсар болгоомжгүй үйлдэлээс л болж гарч байгаа. Зүгээр яг тухайн үед ингээ хураашил байгаль цагаагаар нөхцлөөсөө болоод аянганы төмөр гэж гарч байгаа. Тэгээд аянганы төмөр бол олцсон хөвчөөр юугаар гардаг. Зүгээр тал хоёрын төмөр үү. За тэгээд сүүлийн үе чинь нэг хэсэг нөө зах зээл эхлээл нөө бугын эвэр мэвэр төвдөг үе эхлээл ирэнгүүт байгаль хэвэл шатааж өгсөн шүү дээ. Нээлт бол одоо тэрвэл дандаа л хүмүүсийн одоо санаатай болон санаанд үйлдэлээс болол гаргаж байгаа юм.
байгаа. Тэгээд нэр бол одоо улсад маш их хэмжээний хохирол учруулж байна. Яасан. Эренхайх аврах салбар гэдэг газар байгуулагдсан 50 жилийн болж байгаа. Энэ манай аймагт бол 75 онд байгуул аль биесээр байгаа. Зөвхөн 74 онд бол төр салбар байгуулагдаад тэгээд 75 онд бол яг аль биесний салбар байгуулагдсан гэж үздэг. Энэ Монгол улсад ер нь ойн сан бүхий газар нутагттай нэг 7 газарт энэ салбар байсан. Энэ Дорнод, Хэнтэй, Сүхбаат, Дорнод, Хэнтэй, Улаанбаатар, Сэлэнг, Хөвсгөл, Булган, Арханга гэсэн 7 аймагт 7 салбар л байсан юм. Тэгээд энэний маань одоо байгуулагдсан. Одоо энэний маань яг улбаа нь бол одоо энэ аврах салбар гэдэг одоо онцгой байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг болоо явж байгаа. Аврах салбар гэдэг. Одоо бол явтаа гүйцэтгэдэг чиг үүрэг нь бол өргөцсөн шүү дээ. Хуучин болвол нь манай салбар бол зөвхөн ой хэрийн тэмрийг унтрах зорилгоор ой амны харьяанд анх байгуулагдсан. Тэрнээс хойш дамж явсаар аваад одоо бол гүйцэтгэдэг чиг үүрэг нь бол бүх төрлийн гамшиг басал дээр одоо аврах сэргээн босох ажиллагааг одоо гүйцэтгэхээр бүх юмд одоо ерөөсөө ямар гамшиг осол байна хүм малын гоцаал турд өвчин үер ус салхи шуурга одоо тэгэл гал тэмэр одоо бүх одоо гамшиг осол дээр л явж байна. Хэр их бэртэл гэмтэл авдаг бол? За бэртэл гэмтэл амнаа тэр үчин бол нас залуухан ч биш тэгээд бэртлээ гэдэг тэрийг бүрэл хөдөлж болох болчихгүй л тэгсгээл явж байгаа л тэгээ шүхрээр буун гэдэг чинь тухайн үед бол одоо ингээд спортын шүхэрчд ингээд нэг байгаль цаг агаарынхаа нөхцөлийг харж байгаад ингээд одоо буучин штэ салхитай байвал буухгүй мөг. Бид нэр яг нэг ой хэрийн төмөр дээр буухт бол бид нэр буух ёстой хүчин чадлаас салхин илүү гарцсан багтал бид нар одоо буухаас өөр арга байхгүй л одоо буужиллаа тэгээд тэгж явж манай Монголын шүхэрчдээс тэр салхинд амнасаа алдсан ус ууч зөндөө байдаг бэртэж гинцэн ус ууч зөндөө байдаг тэр үе маань шүхрийн маань хүчин чадалцаас жоохон юутай байж тэгээд ер нь тэглээгээд манай шүхэрчид шантарч одоо балиг гэмтэл бэртэл авдсан байх боллоо гэж айж ичж явсан юм бол байхгүй бүгд л тэр цумал улмал хатуужаал бэртгцэн мал улам чангараал дахиад юм бэртэл авахгүй төлөө бие дасгаал ингээл явдаг тийм шүхэрчтэй л одоо бахархдаг манай Монголын бол одоо бас үнэхээр гайхмаар бас сайхан болсон гэдэг. Одоо бас Эренхайх салбарт маань олон залуу хүчин чадлууд оролцсон байгаа. Та ер нь тэр залуучуудыг хараад ер нь дотор нь юу гэж бодогдож байна? Яг одоо сайхан үүргүүштэй одоогийн залуучуудын мэдлэг чадал чансаа бас өргөн болсон л доо. Одоо бол нөө сургалтын материалыг ваазан сайн болчиж за тэгээд ажиллаж байгаа аврах баг зэрэгсэл техник хэрэгсэн ч одоо сайхан болчиж одоо энэ бол ерөөсө бүх юмнууд нь монд эдгээр ажил үүрэг гүйцэтгэх одоо нөө цар хүрээ хүртээмж одоо чадамж нь өндөр болоод байна шүү дээ. Үнэхээр өндөр болоод байна. За одоо 50 жилийнхаа ойроо хийлаа. За тантай тухайн үед одоо хөл нийлүүлж алхаж исэн сайхан бааtruуд одоо би юу ер нь холбоотой байдаг уу? Холбоотой бас ер нь ихэнх нь бас ороогийн мөнгөсөг үзэж байна. Одоо бид нар чинь одоо 18 та орж исэн одоо би 62 3 хүрчээд явж штэ. Тэгэхээр чи энэ хооронд чинь би ч одоо энд ажиллаа. Одоо яг намайг анх ажилд ороход л 30 та 30 гаруйтай 20 гаруйтай сайхан байсан ах нар чинь л одоо зарим нь бол байхгүй л болоод байна. Байгаа бас хэд маань байна. За бидэд үгүй энэ жил салбарынхаа 50 жилийн ойг хийн гэдэг үг их баяртай байсан. Тэгээ бас энэ чинь бүхэл бүтнийг ажиллаж амьдарч байсан. Энэ салбарыг 50 жил явахад одоо бид нар чинь 20 гаруй 30 гаруй жилийг нь бас энэ хамт олон байгууллагатайгаа өнгөрөөцсөн. Тэгээ энэ жилийн ойгоо хийн гэдэг үг нь их сайхан өндөр сэтгэлтэй байсан чинь тэгээд засгийн газрын шийдвэр гараад хийж болохгүй гэсэн. Тэгээд туслагдаад тэгээд одоо болох ойлцоо. Гэхдээ хэдүүл ямар ч байсан хуваарч гэсэн хэдүүлээ тэмдэглэн л гэж бодож байгаа тийм. Тэгэхээр 50 жилийнхаа ой зориулаад энэ сайхан нэвтрүүлэгт ороод авч ийн гэдэг чинь бас нэг гоё төв үлдчихэж байгаа. Харин 50 жилийн ойн гол чухал онцлогийг юу гэж харж байгаа бол ер нь 50 жилийн ойгоор яах ёстой юм? Хувь хүмүүс нэг тийм баярлаад одоо миний хувь нацагдорж гэдэг зүгээс нэг баярлалаа сөйлөд тах та биш. Энэ байгууллагт одоо энэ салбарт 50 жил энэ салбар явхад одоо Монгол улсын ард иргэд одоо мөн байгалийн баялаг
төрдөн ард иргэдийн өмч хөрөнгө хичнээнийг аварсан бол хичнээн хүнийг одоо гамшиг осол одоо энэ зовлонгоос аварч хамгаалж явсан бол тийм ээ. Тэгэхээр энэ нь бол тэндийг тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн баатарлаг одоо сайхан үйс байхгүй юу. Тэгэхээр энийгээ тэр хүмүүс ингээд тэр 50 жилийн ой тэмдэглэнэ гэдэг чинь одоо тэрийг л тэмдэглэж байгаа гэсэн үг байхгүй. Тэрнээс нэг нацагдорж нэг тэнд би ингээл 30 жил очиад 50 жил очлоо гэд нэг баярлаад байх юм шиг. Энэ хамгийн гол нь энэ баатруудын бол үнэхээр байгуулсан гавьяа одоо үнэлж орших байхгүй. Одоо жишээлбэл нэг хүн юу хийгээд нэг жишээ нь хөдөлмөрийн баатар болчтой яад энэ. Тэгэхэд энэ улсуудын одоо аварсан хөрөнгө гэдэрх юм бид нар бол үнэ хэлэхэд ингээл за нэг айлын мал сүргийг ингээд нэгдлийн мал сүргийг ч юм ингээл хамгааллаа ихтэл 10-20 мянгаар л хамгаалж байгаа шүү дээ. Нэг төмөр дээр л 20-30 мянгаар. Ингээл хичнээн айлыг ингээл тэнд ажиллаж байгаа ш одоо ингээл төмөр гарлаа айл шатах гэж нэхэд бид нар тэр улаан галын өвдөс яг зогсож байгаа шүү дээ. Тэр гал нь ирж байгаа чарагдахгүй битүү шуурсан утаа тэгээд тэгж тэмцэж яв тэр юуг хамгаалж явсан улсууд бид нар л ихтэй нэг өөрсдийгөө одоо мандуулах гал за төдөн айл хамгаалчлаа. Төдөн мал сүргийг хамгаалчлаа гэж ер нь явж үзээгүй. Би одоо би л өөрөө л ингээ 30 гаруй жил ингээд төмөрт ингээд явах за нэг 30 жил явсан гэж бодоход би одоо бол тэр өөрөө ер нь хідэн хүнийг хамгаалсан бол хичнээн мал сүрэг яасан бол надад бол тийм юу бол байхгүй. Тэрийг тухайн үед бид нар бодож явсангүй зүгээр тех ёстой л гэдэг утгаараа явсан болохоос за ингээл өөрсдөө тэгэхээр энэ 50 жилийн ойл өгн хийсэн бол энэ байгууллагын одоо бас хэдий богино хугацаа 50 жил гэдэг чинь яг богино л байгуулагдсан одоо байсан байгуулга болж байгаа юм л да сүүл 70 онд байгуулагдсан. Тэгэхээр энд байсан тэр хүмүүсийн гавьяаг л зүгээр тэмдэглэе гэж л энэ 50 жилийн ойг нь хийвэл бид нар их баярлсан. Тэгээд одоо тэг болохгүй юм чинь яг хөө тэгэл өнгөрнө. Одоо тэгэл хүн болгол уцчих шүү дээ. Одоо энэ аймгийн төвд байж байгаа л баг би байж байгаа болно. Тэгээд яг бас нэг тухайн салбарын дарга маргаж гарсан болохоор за нацгаа араа ахнаар за нацгаа мэд юу болж байна яах гэж байна гин надаас араа дүүнэл за нацгаахаа юу болж байна гин ингээл одоо тэгээд уг нь эхлээд гоё хийнэ л гэдэг сүлдээ одоо өнгөрсөн бахаа л гэл ингээл энэ нь нэг жоохон харамсалтай ч юм уу тийм. Таны ярианаас сонсож байгаад баатарлаг хүмүүс ухаантай хүмүүс ер нь хамгийн чимээгүй хөдөлмөрлөдөг. Тэгээд ер нь энэ мэрэгжлийг сонгож байгаа залуучууд ер нь ямархуу зан төлөвтэй хэр хатуужилтай байх ёстой юм бол зарим нь бас ороо шантарч ийсэн зүйлүүд байдаг л баг. За байна. За энд бол олон янз шүү дээ хүмүүс ч яах. Эхлээд ингээд тэр шүрээр бууж байгаа ингээд явж байгаа тэр ингээл зэрэг хувцас борон өмсөө явж байгаа гоё харагдаад оройгоо сонирхоод тушин ороод ирж байгаа хүмүүс. Тэгээд тэгж орж ирчээд энэ ажилд нь дасаад дадаад насаараа ажиллаад гарч байгаа улсууд олон байна. Зүгээр за замын дунд за би одоо барахгүй нэ одоо билё гэдэг ингээ явж байгаа улсууд зөндөө байна. Ер нь нэг 50-50% та байх шийдэж байх юм уу тийм. Тэгээд тийм улсууд бол зөндөө. Тэр явсан улсуудын буруу биш л дээ өөрийнхөө хэмжээгээр одоо би сэтгэл зүгээр ч юм уу үе чадлаар ч юм уу би барахгүй байна болио гэд эсвэл амьдралын гачигдлаар ч юм уу болио гэд ингээ яваад янз янз юм байна л та. Зүгээр энэ тууштай ажис одоо энийг бас нэг гоё нэвтрүүлэгт оруулсан таад баярлалаа тийм. Тэгээд энийг ашиглаад одоо Монголынхаа нийт одоо энэ төмөр эсэргүүц агаараа харуулын албаны үе одоо ажилтан албан хаагчид мөн шүрчид та бүхэндээ бүгдээрэнд нь одоо энэ түүхт одоо 50 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд энийг бол би зөвхөн албаар тэмдэглэхгүй байгаа ч гэсэн энэ бол 50 жил болж байна гэдгийг нь ойлгомжтой. Энэ бол хүн болгонд бас баярын өдөр гэдгийг нь ойлгомжтой. Ингээд тийм учраас бүх хүмүүстээ одоо 50 жилийн баярын мэндийг хүргэж одоо амьдралд нь эрүүлэн хаз жаргал хамгийн сайн сайхан мөхнийг хүсье. Танаас энэ залуу хүүхдүүд одоо энэ мэрэгжилд аягүй дуртай болоод байгаа. Тэгээд энэ асуултыг асуусан гол шалтгаан таны хувьас ер нь өгөх зөвлөгөө байна уу? Энэ мэрэгжилд ер нь дурлж байгаа залуучуудаа тийм. Тэгээ энэ хүн ер нь нэг сэтгэл сайхан бол заяа сайхан гэж үгөөд. Тэгээд хүн байна өөрөө л ингээд нэг ард түмэн одоо ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ингээд зүтгэя гэд ингээд үнэхээр өөрөө санаа шулуудаад
эр зур гаргаад орж ирэх юм бол эн чинь үнэнхээр сайхан мэргэжил байхгүй. Яагаад гэвэл энэ улсуудыг хүн хизээч нэг гамшиг улсаар ажиллаад гарсан дараа тэр муу энэ муу гэж ярихгүй, тэрийг загнахгүй бүгд баярлалаа, дагалалаа, дасаавара гэл ингээл дандаа сайхныг хүсдэг. Хүнээр тэгж дандаа сайхныг хүсүүлдэг ажлын нэгт чинь сайхан шүү дээ, тийм үү? Тийм учраас залуучууд их дурладаг байх. Нэг хоёрт бас эн чинь хүний эр зориг, авхаал самбаа одоо бүх юм шалгаж яадаг. Тэнд бас нэг залуу халуун яваагийн хувьд хүн тэнд одоо өөрийгөө гайхуулж явах шиг сайхан юм байх уу тэнд. Одоо ингээл эргэлцсэн улаан гал руу ирчилсэн одоо тэр их ус руу тэгээд хүний амнасыг аврахын тулд ингээл үсрээл орж ийн гэдэг бол тэр хүний ямар их зориг төвчээр юу вэ? Тэр тэнд байж байгаа улсуудад бүр үлгэр дуурал бол өөрсөнд нь ч одоо бахархалтай байхгүй. Одоо ингээд би ийм ажил хийдэж штэ би одоо ингэдэж штэ гэл ингээд бодхоор тэр чинь ингээд улмал ингээл тэн чин өөрөө ороод тэрнтэй ингээл юмшаад явах. Нэгдүгээрт хамгийн сайхан. Хоёрт энэ гамшиг осол дээр ажиллах одоо гол зарчим бол хүн зүгээр яг сэтгэлээсээ яг үннээсээ л хийх хэрэгтэй. Тэрнээс ингээд за өнөөдөр ингээд нэг одоо би нэг барилгын хан урж байгаа бол одоо барилгачдын болж юм шиг зүгээр нь жишээл аваад ингээд жишээ тоосхыг ингээд талд нь шавар түрхэд нэг удаа тавьчин тийм үү? Тийм. Тэгэхэд төмөр дээр л жишээ нь энэ галыг би бүтэн унтраахгүй цаг үлдээх юм бол тэр дахиад гал гарна. За би усанд ороод хүн ингээд очиод дутуу бариад алдах юм бол тэр хүн амнасаа алдна. Тийм учраас би тэр хүнийг заавал барьж явах хэрэгтэй. Тийм учраас манайхны хийж байгаа ажилд гологдол гарах үндэс байхгүй. Тийм учраас бол одоо тэгээд жишээ нь ингээд төмөр унтраагаал явж байхад ард талд нэг хэсэг нь ингээд яг арыг хамгаалаад явж байгаа. Тэгэхээр тэд нэр муу ажиллах юм бол тэр урд талд улаан галтай ноцолдоод явж байгаа улсуудын тэр их хүч хөдөлмөр тэгэл нэг хүн хариуцлахгүй л андах юм бол байхгүй болно. Тийм учраас бол манай залуучууд бүгд мэднэ ер нь бүгдээрээ сайхан гэдэл чадлаараа сайхан сэтгэл нийлээл ажилтдаг. Дандаа сайхан залуучууд тийм үү? Одоо ч ажилтдаг залуучууд бүгд сайхан залуучууд байна. Та хоёр тэр үед хэр их найзтай вэ? Маш завгүй явдаг хүн чинь ер нь олон найзтай байсан болов уу? Эсвэл цуг ажилтдаг залуучуудтайгаа сайхан нөхөрлөдөг байсан болов уу? За нөхрөл байх вэ? Тэгээд олон сайхан найзуудтай, олон сайхан одоо ах нартай, олон сайхан дүү нартай одоо энэ ч бас энэ байгууллага чинь 30 хэдэн жил ингээ явах чинь юу эсээг үзэхүү тэгэл өвөр төрөдөө ороод тэр хөдөө чи бид нарыг дээх нь ч одоо ингээ онгоцоор эргүүлийн нэслэгээр явал төмөр гарч яхад тэр уулын муртаа авчи хайчихна. Тэгээд тийшээ явж машин дээрийг одоогийн тайлбар юу ч байхгүй. Тэгэл бид нэр өөрсдөө л одоо чадлаар алхаж байна. Тэгээ маргааш нагаар муучих юм бол нөө дарга онгоцоор хоол аваач айн гэсэн бол хоол байхгүй. Тэгэл тэнд одоо өөрснийхөө л одоо тэгээд чинь тэгж явна гэдэг чинь хүн байна. Яг нэг ойлгодог, хайрладаг одоо тэгээд нэгэндээ одоо тийм одоо муудаад та залуухан байхад зодтолдог чи зодтолдохтой хүртэл нэгээ зөвлөх зөгтөг байлаа шүү дээ. Хайрл зөгтөг байлаа тийм. Үнэхээр бас гайхамшигтай энэ хамт олон бол ингээд нэг болохоос өөр арга байхгүй. Тийм. Тэгэхээр одоо манай шүрчдийн тэр үед элдэг байсан үг байна. Бид нэр өхөөл нэг давн дээр хүн сөхөөл нэг давн дээр сөхнэ. Тийм учраас бол энэ улсууд бол хоорондоо тийм уурхаал одоо ингээд нэг юм тийм байхгүй бүгдээрээ л одоо энийг л одоо бид нийлж хийхгүй болохгүй гэдгийг бүгд мэддэг ойлгодог болохоор бүгд сайхантай. Ер нь багын найз гэж байгаа юу? Байна. За одоо тэгээд ихэнх нь бас яруу мөнгөсөг үзэж байна да. Миний оюун эрдэнэгээд надтай одоо бид яг цуг ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан нэг сайхан найз маань сая бас хараагийн мөнгөсөг үзүүллээ. За би түрүү хэлжсэн манай тэр баяр сайхан гэдэг миний ах найз байлаа. За тэгээд одоо миний надтай одоо бас насаараа зүгэжсэн хангараг гэдэг нэг сайн найз маань байна. За тэгээд олон байна. Найз дүүнэр үл энийг зөндөө байна. За тэгээд хөдөө сум момд өдрөл одоо ингээд банк төмөр юунд ингээд явах чинь бүгд таньдаг болчихсон шүү дээ. Тэгэл бүгдийг мэддэг. Тэгэл за тэгээ бүр зарим нь бол үнэ хэлхий тэгэл за тэгсэн гэл ингээд ярихт бол бас сайхан үнэхээр гоё тий. Нэг нутагтаа очсон шиг л болдсон шүү дээ. Бараг л заримдаа бол ингээд явж байгаа л тий. Аль нь би одоо аав маань оруулангийнх гал ингэж байгаа мөртлөө энэ хойд сумдаар гараад явахар чинь өөрийн нутагт л явж байгаа шиг л бол бүх хүмүүсийг таньдаг мэддэг болчихсон тийм тэгэл олон жил явахар чинь.
За нэвтрүүлгийнхээ ташранд та албаныхаа салбарынхаа сайхан хөгжөлтэй түүх юм уу дурсаж явдаг дурсамжаасаа бас гоё хуваалцал сайхан байх. Тийм сайхан дурсамжтай инээтэй хөгжөлтэй гоё явдлууд зөндөө байна. Бас жоохон гутамшигтай гүнхтэй явдлууд зөндөө байна. Тэгээд нэг зүгээр нэг инээдэмтэй юм шиг би зүгээр өөрийнхөө л өөр тохиолдсон. Дөнгөж шинж хурчин болчиход 83 онд нэр одоо шүхрээ бууч үзег байгаа. Темиртэй болж байгаа. Тэгээд биндэрлүү темирт гараа явлаа. Тэгээд явсан чинь одоо сайхтай тэр учраас нэг зэрэг хувцсан өмсөх гээд нэг ахнараас гуугаад нэг юм өмссөн нэг хороомон гутлаас нэг өсгийтэй гутлан өмссөн. Тэр темир дээр тэрийг болдгоо гэж мэдхгүй явчих жоохгүй. Тэгээд тэр үед бол ахнаар бол мэдчихлээсэн баг. Тэгээд яваад үзэх тэгээд дараа нь өөрөө ямар юмтай явах гэдгийг мэддэг болно. Тэгээд явуулчихгүй. Тэгэл темирт явлаа. Тэгсэн чинь тэр уулан чинь өсгийтэй гутлж алхаж болохгүй. За тэгээ нэмгүй хувцастай ороо үж таарад унтаж чадахгүй. За тэг ингээл их ядарч явсан тэр анхны темир дээр л тэгэл өрнөжтэй ямар ч газар орчих юу ч болчих гэл нөгөө нэг гоё ориглон дэврэн сэтгэл байдаг. Тэгээ манай нэг хоёр надтай цуг орсон манай Батөрөөр Бацаах ингээ хоёр нөхөр байсан. Тэгээ бид гурав нэг темир ард нь манаад байжсэн чинь юу ирэхгүй юу? Хоол үнсний хангалт. Тэр шүгчтэй мах шүү гэд нэг одоо тэр үед нэг 3 хэлбэртэй ч юм уу нэг мах өгдөө жоохон мах. Тэгээ бүгдээрээ хоолж идэх байсан юм л. Тэгэхээр бид гуравт л өгж байгаа байхгүй гуруула шарлага гээчихгүй. Тэгсэн чинь бүгдээрээ идэх байсан хоолгүй болгоо ийцэн нөгөө чинь хоолгүй болсон бүгдээрээ. 3 хоног хоолгүйс бол ахнар тастаа алуулж байгаа юм чи. Юу. Тэрнээс хойш дахиад тэр төрүүлж ганцаараа хоол идэх мэдэх гэж байхгүй. Тэгэл тэрнээс чинь их сургамж аваад одоо явсан тэрүүл миний амьдралдаа авсан хамгийн том сургамж байлаа тийм. Тэгэл одоо хойш бол ингэж явд юм байна. За юм олдвол бүгдээрээ хувааж идэх юм байна. Одоо тэгэл хувцас нарыг ингэж явах хэрэгтэй юм байна. Тэгтэл хөөрхийн манай наваа ангийн дарга байсан Батцангил гэж юм байсан. Одоо өрдөөчсөн. Тэр мөн шүхрийн хүүг аль миний өвөрт оруулдаа нааш наваад гэж өрхөд. Би бодвол тэнд нь тийм үзэрэл хөлтөх гэсэн амт байсан юм байна. Тэгэл тэгчин л баг нулимс аавынхаа өвөрт орж байгаа шиг болоод тэгэл тэрнээс хойш сурсан. Тэгээд одоо олон жил явсан. Ер нь нэвтрүүлэгт ч гэлтгөө яг ийм хэцүү цагт ажилдаг дараа нь сайхан сэтгэлийн амар амгалан мэдэрдэг ийм ажилтай хүмүүс ер нь дараа нь олон жил ажиллаж байгаа штэ тий дараа нь ер нь ажиллаа ботход сайхан санагддгөө та ер нь ажиллаа хэр дурсдаг вэ? За хүн ингээд нэг тэтгэврт гарахад ингээд сайхан би ямардаг гэж хүн ярьдаг бах тий. Гэхдээ одоо нэгэсэндээ миний амьдралын 3 дахь том хэсэг болж гарч би эхлээд сургууль соёл хүүхэд нас гээд нэг хэсэг явчлаа. Тэгээд ажилчин болоод ажилд ороод ингээд явчлаа нэг хэсэг. Ингээд яг энэ ингээд бас 30 гаруй жил тэнд явна гэдэг хүний амьдрал яг нэг тийм нэг хэв маягт огчдөг. Тэгээд тэтгэврт гарсны маргааш өглөө л жишээ нь ажилдаа явдаг цагтаас ирдэг байхгүй. Тэгэл нөгөө хувцас нүдэнд харагдаад ингээд өмсөөл явах шиг байдаг. Тэгээд за үгүй шүү дээ. Тэгэл тэр л нэг жоохон дасах гэж жоохон хэцүү. Тэгээд ингээл харахад нөгөө хэдэн хүүхдүүд чинь тэндгүй яваа явж байгаа нь харагдаал. За тэгэл нэг темир гарлаа инглээ ихтэл одоо бас тэрний чинь төлөө санаа зовоод яаж байгаа вэ хийж байгаа. Ингээл энэ одоо бол бас арай дээр дасж байна. Одоо тэтгэврт гараад би чи 10 гаруй жил болчихлоо. Одоо дагвал энэ амьдралдаа одоо дасгаас шахав тэгээд явж байна. За ингээд одоо нэвтрүүлэг өндөрлөх цаг маань болж байна. Тэгэхээр та нэгэн салбарт ажилдаг үеийн нөхөддөө залуу сайхан аврагчдтай хандж сайхан мэдлэгээ дэвшүүлээд нэвтрүүлгээ өндөрлөе. Нийт одоо манай энэ аврагч галсногч энэ одоо гамшиг услын төлөө тэмцэж байгаа нийт онцгой байдлын албан хаагчдаа одоо энэ гамшиг услтай тэмцэх ажил үйлстэй өндөр амжилт гаргаж одоо идэвх чармаалттай маш одоо чадварлаг сайн ажиллаж ард иргэдэд амгалан тайван амьдруулаарай гэдгийг та бүхнээсээ хүсье. Тэгээд та бүхэн минь одоо эрүүл их уртудаа насалж сайн сайхан байх болтугай. Үгүй цуг ажиллаж байсан найз нөхөд одоо ах нар дүүнэр та нар минь бүгдээрээ эрүүл их байж уртудаа насалж энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхнийг эдлэх болтугай гэдгийг өрөөлөж дэвшүүлье. За танд баярлалаа. Цаг зав гаргаж одоо урилгын маань хүлээж авч ирсэнд баярлалаа. Тэгээд таны амьдралд ч гэсэн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Тэгээд бас энэ
энтэй нутгийнхаа ард иргэдийг ингээд мэдээлэлээр хангаж яадаг, шин саргаг юмтай уулзаж учруулж яадаг та бүгдийн ажилд одоо хамгийн сайхан бүхнийг хүсье. Тэгээ та хэдийн минь ажил үргэлж ялцсан амжилт бүтээлээр дүүрэн одоо бүх юм чинь одоо сайхан өнгөтэй өттэй явах юм үлзийтэй өрөөлийг та бүхнээс хүсье. За баярлалаа. За ингээд Өндрхан телевизээс эрхлэн бэлтгэдэг Бургалтай хараа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөө. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.